Microsoft Project 2016 видео хичээлийн шинэ бүлгийг эхлүүлж байна. За энэ бүлэг нь англиар tracking буюу төслийн явцыг хэрхэн хянах, мөрдөх, шинжлэх вэ гэсэн ойлголтыг бид энэ хэсгээр үзэх болно. Дасгалын 8 дугаар хатснаас My Kitchen гэсэн ажлын файлыг нээсэн байна. Эхлээд бид start time буюу төсөл эхлүүлэх хугацааг хэрхэн тохируулах тухай үзнэ. За өнөөс өмнөх хичээлүүд бид төслийн төлөвлөгөө хэрхэн хийх тухай үзэж ирсэн. За одоо төсөл дээрээ бид нар яаж өөрчлөлт хийх тухай үзэж эхэлж байна. За project гэсэн тав дээр тавшъя. Project information гэсэн icon дээр тавьшихад нэмэлт цонх гарч ирж байна. Энд start day гэсэн мөрөнд төсөл эхлүүлэх он сар өдрийг оруулж өгөх боломжтой. Энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Start day мөрөнд оруулах он сар өдөр нь auto scheduled гэсэн горимд хүчин төгөлдөр ажиллах болно. За auto scheduled гэсэн ойлголтыг бид нар эхний хичээл дээр үзсэн. Хэрв автомат биш manual буюу гар горим тавигдсан бол энд оруулсан эхлүүлэх он сар өдрийн дагуу бусад багнуудах он сар өдрүүд нь автоматар өөрчлөгдөхгүй. Бидний төлөвлөсний дагуу төсөл эхлэх он сар өдрийг 2016 оны 10 сарын 3 гэж тавигдсан байна. 2016 оны 12 сарын 15-нд яг төсөл эхлэнэ гэсэн өөрчлөлт оруулж өгье. Ог товчийг давшууд хүснэгтийг харуул start, finish багнадах он сар өдрүүд бүгд автоматар өөрчлөгдсөн харагдаж байна. Task mode буюу ажлын горим гэсэн багамд бүх ажлын мөрүүдэд хөөгдөрүүлж өндөрсөд бий болсон байна. Энэ нь төслийн бүх ажлууд шинэ эхлүүлэх он сар өдөртэй холбогдсон өөрчлөгдсөнийг харуулж байна. Эндээс baseline буюу үндсэн шугам гэсэн ойлголт бий болж ирнэ. Ажил бүрийн эхлэл төслийн хугацаанд шинэ он сар өдөр рүү шилжсэн шинжилтийн шугамыг бид нар baseline гэж англиар нэрлэдэг байгаа. Өөрөөр хэлбэл тухайн идэвхтэй байгаа ажил бүрийн он сар өдөр өртгийн хуулбар буюу англиар copy гэж хэлж болно. Baseline хэмжилтийн ойлголт, хэмжилтийн нэгж гэж бас өөрөөр хэлж болох юм. За одоо baseline командыг хэрхэн ажиллуулахыг үзье. Project tab дээр давшина. Set baseline гэсэн icon-ыг дэлгэж үзвэл set baseline, clear baseline гэсэн хоёр команд байна. За set baseline гэдэг нь үндсэн шугамыг оруулж өгөх команд байна. За энэ командыг сонгоход set baseline гэсэн нэмэлт цонх гарч ирж байна. Set baseline мөрдөх дэлгэгдсэн цэсийг харуул 10 baseline бий болох боломжтой нь энд харагдаж байна. За for гэсэн мөрөнд entire project буюу төслийг бүхэлдэн гэсэн сонголтыг хийгээд ог товчийг давшаад үзье. Ямар нэгэн өөрчлөлт гараагүй юм шиг харагдаж байна. Төсөлд хамааралтай бүх тоон утгууд хуулбарлагдаж baseline шугам руу хуулгдсан байх ёстой. За бид нар task tab дээр тавшъя. Энд Gantt chart дэлгэгдэх цэснээс tracking Gantt гэсэн харагдцыг сонгож байна. Маусны баруун товчийг тавшаад scroll to task мөрийг сонгоод Gantt диаграмаа харлаа. Gantt диаграмыг харуул хэвтэй чиглэлд 2 баар буюу зурвас үс нь харагдаж байна. Дэд ягаан өнгөтэй зураас нь current буюу төлөвлөсөн одоо байгаа байдлыг харуулсан шугам байна. Саарл өнгөтэй баар буюу зураас нь baseline буюу үндсэн шугамыг харуулсан энд харагдаж байна. За энэ тохиолдолд current болон baseline зураасууд хугацааны хувьд ижил ямар ч зөрөөгүй нь харагдаж байна. За одоо project tab дээр тавшаад project information icon дээр даран start date мөрөнд төсөл эхлүүлэх хугацааг өөрчилж өгье. 2016 оны 12 сарын 19 гэж өөрчилж өгч байна. Gantt chart-ыг харуул саарл өнгөтэй baseline зураас урагшаа шилжүүлэгдсэн харагдаж байна. Төслийг эхлүүлэх хугацааг хэд хоногоор урьдчилуулсан энд харагдаж байна. Хугацаагаа хуучин хэвэнд нь оруулахыг гэвэл project tab дээр тавшаад set baseline icon-оос clear baseline гэсэн сонголтыг хийнэ. Clear baseline plan гэсэн мөрөнд last saved буюу хамгийн сүүлд хадгалагдсан гэсэн төлөвийг сонгоод for мөрөнд entire project сонголтыг хийгээд ог товчийг товшлоо.
baseline-ыг харуулсан саарал зураасууд байхгүй болсон харагдаж байна. Цагаад baseline шугамыг оруулъя гэвэл set baseline сонголтыг хийн. Эндээс set baseline идэвхжүүлгийг сонгоод form мөрөнд entire project гэсэн сонголтыг хийгээд огт товчийг товшлоо. Project information гэсэн icon дээр товшоод доор байгаа statistics гэсэн товч дээр товшиж үзье. За энэ өснөгтөнд current буюу идэвхтэй одоо байгаа эхлэх дуусах он сар, baseline буюу үндсэн шугамын эхлэх дуусах он сар өдөр, үргэлжлэл, ажиллах нийт цаг, өртөг зэргийг харуулсан өснөгт байна. За одоо дасгалын 8 дугаар хавцнаас My Kitchen with Baseline .mpp гэсэн ажлын файлыг нээсэн байна. Project tab дээр товшоод Project Information icon дээр товшино. Энд Current Date гэсэн мөр байж байна. За бид 2016 оны 12 сарын 28-ны өдрийг тавьж өгье. Энд бас Status Date буюу төлөв байдлын он сар гэсэн мөр байж байна. Энэ мөрний доош дэлгэгдэх зэснээс 2017 оны 1 сарын 3 гэсэн огноог сонгоод оруулж өгөөд ог товчийг товшлоо. Gantt диаграм дээр тухайн өдөр буюу энэ видео хичээлийг боловсруулж байсан өдөр болох 2016 оны 12 сарын 28-ны гэсэн босоо зураас орж ирсэн нь харагдаж байна. Төсөл эхлүүлэх хугацааны босоо шугам 2016 оны 12 сарын 19 дээр, дуусах хугацааны босоо шугам 2017 оны 1 сарын 16 дээр байж байна. Статус босоо шугам маань энэ дээр харагдахгүй байна. Статус шугамыг бид жоохон байжгаад харагдуулдаг болгоно. Эхлээд эхлэх хугацаа, дуусах хугацаа, current гэсэн 3 босоо шугамыг өөр өнгөөр хооронд нь ялгаж өгье. Ингийн тулд формат tab дээр товшоод grid lines гэсэн зэснээс grid lines гэсэн командыг сонгоно. Нэмэлт сонгож ирэнгүүт current date мөрийг сонгоод type гэсэн мөрөнд тасархай зураасыг сонгож өгье. Color буюу өнгийг чирнээлэн янган өнгөөр сонгоод ог товчийг товшлоо. За харъя тасархай шугам харагдаж байна. За одоо project start мөрийг сонгоод дан зураасыг сонгоод энэ босоо шугамд бор өнгийг сонгож өглөө. Project finish мөрийг сонгоод дан шугамыг сонгож байна. Project finish шугамд хөх өнгийг сонгож өгөөд ог товчийг товшлоо. Эхлэл төгсгөлийн шугам бор хөх өнгөтэй дан босоо шугамд болсон Gantt диаграмаас харагдаж байна. Grid lines нэмэлт сонгоход дахин гаргаад Status Date мөрийг сонгоё. Type мөрөнд дан шугамыг сонгоод улбар шар өнгийг сонголоо. Одоо төлөв байдлын шугам буюу статус босоо шугам нь Gantt диаграм дээр харагдаж байна. За ийм байдлаар бид энэ хэсгээр start time-ыг өөрчлөх, baseline буюу үндсэн шугамын тухай ойлголт бас үзлээ. Мөн Gantt диаграм дээр он сар өдрүүдийн босоо шугамуудыг хэрхэн үсгэх, өнгө болон форматыг хэрхэн тохируулах тухай ойлголтыг үзэж дууслаа.